Сайн байцгаана уу Soul Sister тавтай морил. Өнөөдрийн бичлэг маань урд урдны бүхий л бичлэгээс маш өвөрмөц мөн сонирхолтой байх болно. За өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр яг манай одоо Instagram руу бичсэн бодит Монгол хүмүүсийнхаа түүхийг та бүхэнтэй хуваалцсан. Сүнсний сэрэлтийн түүх, өөрийгөө олсон түүх, одоо сүнснээс ирээд амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн тухай ярина. Тэгэхээр өнөөдрийн бичлэгэд ганц аудиогийн сонсоод үзэх биш, бичлэгийг нь бас хамт үзээрэй. Яг илгээсэн чат, өөрийнхөө зурсан зураг, бичсэн захиа эдгээрийг хуваалцахаар байгаа шүү манайхаа. Тэгэхээр өнөөдрийн дугаартаа орцгоё. За тэгээд эдгээр хүмүүс маань бүгдээрээ өөр орчинд амьдарч байгаа, бүгдээрээ өөр аялал замыг туулаад явж байгаа ч гэсэн энэ сүнсний сэрэлт байдгийн баталгаа болох үец бичлэг болно гэж бодож байна. Учир юу вэ гэхээр бүгд л яг арай өөр хэлбэрээр ч гэсэн нэг зүйлийг ингээд туулаад байгаа юм шиг санагдана. Тэгээд энэ дунд ч гэсэн яг тантай адилхан түүхтэй хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ бүсгүй энэ их жаахан түүхээс эхлэе гэж бодлоо. За тэгэхээр урд нь би өөрийгөө яагаад ингэж их зовох ёстой юм бэ гэж боддог. Бурууг дандаа бусдаас хайдаг байлаа. 2 жилийн урт аялын төгсгөл би сүнсний сэрэлт хийж байгаа гэдгээ санаандгүй подкаст сонсоод мэдэж авлаа гэд бичсэн байгаа. Тэгэхээр энэ хүн маань яг сүнсний сэрэлт гэж юу юм бэ гэдгийг мэдгүй ч гэсэн цаагаараа одоо тэр аяллыг туулаад явж исэн байх нь байна. За хамгийн гоё жишээ нь одоо энд ингээд зургаар оруулчих. 122 кг-аас нийт 70 кг тураад ийм сайхан бүсгүй болсон байгаамаа. Тэгээ 4 хүүхдийн ээж. Тэгээ бусдын адилаар одоо маш их бизнес эрхэлдэг тийм мундаг эмэгтэй байсан. Гисэн хэдий ч одоо сэтгэл санаа нэм ханамжгүй олон өвчин тий. Тэгээ ээж байгаа хүртэл юм алдаад за тэдгээр зовлон бэрхшээлийн араас ингээд өөрөөс ирсэн. Тэгээд өөрөө хэлэхтэй болохоор нөгөө ADHD-тэй байсан гэж байгаа. ADHD гэдэг нь юу юм бэ гэхээр нөгөө монголоор болохоор олон үйлдэл эмгэг гэдэг лөө. Нэршлиг нь бол сайн мэдгүй байна. Тэгээд яг гол зөвөр нь юу юм бэ гэхээр нөгөө нэг зүйлдээ ингээд төвлөрж юм 50 байж чаддгүй олон зүйлийг ингээд зэрэг хийдэг. Яг гоо тэрнийхээ хүчээр ингээ олон бизнесийг босгоод маш юм амжилттай бол явсан гэж байгаа хөрөнгө санхүүгийн хувьд бол гэхдээ нөгөө өөрөөгөө олоогүй жинхэнэ хинбэ гэдгийг мэдэхгүй. За тэгээд 110 удаа ингээд турах оролдлого хийгээд тэрийг бүгдийг ингээд тэмдэглэлтлөө бичиж авч ийсэн гэж байгаа. Тэгэхэд ингээд аль нь ч нөлөөлж байгаагүй сүүл рүүгээ ингээд өөрөө инэтхэг энтер яваад тэ одоо энэ буддизмд ороод тэгээд өөрийгөө ойлгоод нөгөө турахтаа гол нь өмнө нь болохоор нөхрөөсөө баг юм өвшөө аавн те одоо нөхөртөө гой харагдан намайг одоо юм тарган юм болсон болохоор ингээд үл ойлголцож ин гэсэн байдлаар жингээ хасах гэж оролдоод одоо нөгөө эгоны өнцгөөс жингээ хасах гэж оролдоод байна шүү дээ те тэгэхэд бол 110 удаа бүтлгүүдчихсэн тэрийг бүгдийг ингээд баримтжуулаад бичсэн гэж байгаа. Сүүлд бол турахтаа болохоор жинхнээсээ өөрөө яг сүнснээс ирэлт хийгээд би энийг ингээ өөрийнхөө төлөө хийх ёстой юм байна гэд ингээд бүрэн ойлгож ухаарсны дараагаар цаанаасаа л хөдөлгөөгээд цаанаасаа зөв хооллоод одоо дааврын өөрчлөлт өвчнөө өөрөө оншлоод маш мундаг гайхалтай ийм гоё үр дүнг үзүүлсэн ингээд энэ нэмэгтэй маань холбогдсон байгаа. Өмнө нь болохоор маш их юм хайрцаглагдмал, баригдмал ойлголттой байсан бол одоо ингээ хүссэн үедээ хүссэн газараараа аялж өөрийнхөө маш их ингэж гоё хайрладаг болсноос хойш бид нь ийм гайхалтай сайхан өөрчлөлт гарсан байна. За тэгээ нөгөө хамгийн анх нээсэн байсан type forum болохоор 16 хүмүүс ингээд өөрийнхөө түүхээ илгээсэн байна. За яг сэрсэн гэдэгтээ итгэл муутай байна. Гэхдээ подкастт сонсон зүйлс маш танил санагддаг. Хар багасаа л би юм нэг сонин юм боддог хүүхэд байсан. Би яах гэж төрсөн юм бол хайр гаргийнхаа ирэхэд би хүн төрлөختний илж болж харилцах юм шиг ККК эсвэл дараагийн Чингис хааныг төрүүлэх юм шиг бодогддог байлаа. Өөрийгөө ийм өөр байгаад бас жаахан айдаг, дотроо ганцаардмал хүүхэд байсан. Том болоод хэсэг үүнийг мартжээ. Ажлаа хийж хүнтэй сууж хүүхдүүдтэй болоод одоо иргэн энэ мэдрэмж ил гарч ирдэг болжээ. Их зүйл дургүй, эд хөрөнгө хураадаггүй. Мэдсэн зүйлээ хүнд заавал хэлж өгдөг. Сэтгүүлч мэрэгчлэлтэй л дээ. Хуваалцах дуртай ийм хүн байна. Сүнсний сэрэлтийн тухай сонсох дуртай, маш их татагддаг. Гэхдээ хүнд ярихаар ойлгохгүй, шоолонгуй байдагт эмзэглээд нэг их ярьдгүй гэж. Сүнсний сэрэлтийн тухай хүмүүст ярьдгүй, ойлгохгүй, шоолдгоо гэдэг бол энэ бол яг үнэн. Ойр татны хүмүүстэй ингээд анх нөгөө ингээд сүнсний сэрэлт чинь амьдрал ямар өөр юм бэ? Матрикс бэжсэн байж тээ гэдгээ ингээ ойлгож байгаа үйл явц шүү дээ. Тэгэд энийгээ ингээ ярахаар галзууч юм шиг тийс сонсогддог. Тэгээд маа нөгөө нэг подкастт орсон найз ихэр сувд маань битээр ингээ хөвтөд ярьж ирсэн чи сая сүүлдээ тэгжээс аахгүй. Найз чи энэ сүнсний сэрэлт энтрийг ингээл амар их үзэл spiritual awakening гэд үзэл бүр сүүл рүүгээ өөрөөгөө нэг юм калт буюу юм бүлгэмд нууц бүлгэмд өөрийн мэдлэгөө илсэд орцсон болов юм шашны буруу урсгалаар яваад байна уу гэж бодож ийсэн үү гайхаж ийсэн үү гэдгсэн. Тэгэхэд би үнэхээр яг тэгж бодож ийсэн байхгүй юу.
нөгөө яг юм одоо нэг spiritual тийм сүнслэг хүмүүс гэхээр нэг 10-аас 20 хүнийг л ингээл тогтмол үзэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэдгээр хүмүүс нь яг ингээ хоорондоо ярилцсан юм шиг л нэг адилхан юмыг л яриад байгаа. Тэгэд маш юм гэгээлэг тэгээ юмыг юм өөр талаас нь яриадсан байхгүй юу? Одоо энгийн хүмүүс ярьдгаас. Тэгээ би бүр гайхаас үлдээ эднэр одоо юу н яагаад ийм амар сонин тэ ийм яг шашин гэхээр шашин биш. Одоо ийм зүйлийг ингээ байнга яриад байна. Ер нь яагаад над дээр байнга гарч ирээд байна. Би одоо ийм цаагаараа ийм сонин тарих угаалтанд орчвоо энэ төр гэж өөрийгөө хүртэл хартаж бодож исэн. Үнэхээр тийм зүйл мөйл одоо бүлгэн ментор гэж бол байхгүй. Тэгээ манай нөгөө хамт подкаст хийдэг мөг чимэг маань бас гэрийнхэн дагаах сүнсэн сэрэл нөгөө ухамсараас зөндөө олон мэдээллийг даунлоад хийж ингэж татаж авч байгаа шүү дээ. Тэрээгээ ингээл ярмаар санагдаад юу амьдрал гэдэг чи ийм юм байна энэ төр гэл дүүдээ аавдаа энэ төр ярьсаа чи хүүе чи Иесус Христэд орсон юм уу? Иесуст орсон юм уу гэд бүр гэрийнх нь гайхсан гэж аахгүй. Яг тэр шиг юм инээдтэй юу нь бол байдаг. Тэгээд аргач үгүй ингээд яг өөртөө биеэрээ дотоод сэтгэлээрээ энийг ингээд туулаагүй хүмүүст бол юм энэ шашны нэг урсгалч юм шиг те өмнө яг сонсч ирсэн энэ хайр гэгээрэл үнэн энтер гээл яриад эхлэхээр юм христ мирист юм шиг бол сонсогддгоо. Тэгэхээр түгэ хаваалцсанд баярлаа. Ер нь тэгээд дийлэнх нэг хүмүүс ингээд хүүхэд байхасаа л өөрийгөө ингээд бас мэдэрсэн байдаг. За дараагийн түүх болохоор машин хосол болсны ардаас орлогогүй болж өөртөөгөө ажиллаж ихээсээ яагаад зөвхөн би гэж бодож явж байгаад law of attraction гэдэг зүйлийн талаар мэдээлэл авч явж байгаад бүх зүйлийн утга учирыг ойлгож эхэлсэн. Одоо явагдаж байгаа юм шиг санагдаж байгаа нэг тохиолдсон амьдралын асуудлууд эргэн тохиолдож байгааг анзаарч уучлж байгаа бүхнийг хүлээж авах чадaltaй болж байгаагаа мэдэрч бас энэ амьдралын кейсийг даван туулаад цаашид болох бүхнийг зүгээр хүлээн авч байгаа гинэ. Хүн маань болохоор яг бас маш гоё зүйлийг ярьж байна. За law of attraction гэдэг чинь нөгөө бидний яриад байдаг secret гэдэг номон дээр гардаг таталцлын хууль байхгүй юу. Тэгэхээр бүгдээрээ яг л анх бас энэ secret гэдэг номноос эхэлсэн байдаг. Би чинь бас энийг нэг 12 3 таада тэр нөгөө монгол хэлтэй орчуулгатай киног ингээ үзчихсэн. Тэр бол маш яг энэ сүнсний сэрэлттэй энэ амьдрал ертөнцийн хуйлуудыг ойлгоход хамгийн анхны тэр зүйл болдгоо. Машины хосол басны ардаас орлогогүй болж өөртөө ажиллаж эхэлсэн гэж яг ингээ хэлж байгаад тэгэхээр яг л энэ зовлон бэрхшээл гэдэг бол бид нарыг илүү ухамсарын өндөр түвшинд хөтлөгч байгаа илүү одоо диважингийн тэр vibration давтамж ямар байдаг вэ гэдгийг мэдрүүлэх гэж тохиолддог зүйл учраас энэ зовлон бэрхшээл өнөөдрийн нэг хэдэн өдрийн орлогогүй байдлын төрт бол ингэж ерөөсөө бухимдад санаа зовж тэрх жоохон зоосны нүхшиг өнцгөр амьдралыг харж болохгүй. Тэгээд яг энэ зүй зүйлийн араас бол ингээд сайхан бүхэн тохиолддог. Түүхээ хуваалцсан маш их баярлалаа. За энд дахиад нэг түүх байна. Надад 11 жилийн өмнө хэцүү үе тохиолдсон. Байраа алдаад хил аманд ороод ажил дээр бүх зүйл утгагүй болж эхэлсэн. Гэхдээ би амьдралаа дахин босгоно гэж бодож дахин босгосон. Гэхдээ би яагаад ийм сонин хүмүүстэй учирдаг юм бол би өвдөд энэ бүхнээс үүдээд өөрөөсөө асуух зөндөө их зүйл гарч байсан. Одоо бол би өөрийгөө өөрчилж чадсан. Гэхдээ энэ сүнсийн сэрэлт мөн үү? Яагаад ч юм миний бодлоор амьдрал минь бодлын хүчинд болоод байдаг шиг санагдаад байдгаа. Гэхдээ би хэцүү зүйл дээрээ төвлөрөхөө болсон чинь сэтгэлийн амар хамгаалал наашилж эхэлсэн гэж байна. За сонсоход бол өстой маш таатай байна. Би яагаад ийм сонин хүмүүстэй учирдаг юм бол гэсэн энэ дэр нэг ийм сонирхолтой асуулт гарч ирж байна те. Тэдгээр хүмүүс болохоор бидний ухамсарын нэг хэсэг гэдгийг ойлгох ёстой. Та өөрөө гэж л бодох хэрэгтэй тэр хүмүүсийг. Тэр хүмүүстэй учирдаг учир шалтгааныг бол тухайн хүн та өөрөө л олно. Тэр хүмүүсийн одоо сонин санагдаа таны дургу хүргээд байгаа зүйл яг таны дотор байгаа юу? Тэр дургу хүргээд байгаа триггер гэж ярьж байгаа байхгүй. Дургу хүргээд байгаа тэр зүйл яг юу вэ гэдгийг л олчих хэрэгтэй. Тэхийн тулд тэдгээр хүмүүс тохиолдож байгаа. Тэгэл тэрийг ойлгоод ингээд авчих юм бол тийм хүмүүстэй дахиж учрах шаардлагагүй. Дараагийн хичээл рүүгээ орно гэсэн. Тэгэхээр нэг хичээл заах гал таны сонин гэж бодоод байгаа тэр хүмүүс тантай уулзраад байна. Тэгэхээр яг энэ яг юу нь таныг сонин гэж бодогдуулаад байгаа тэр хүмүүсийн юу хүлээж авч чадахгүй байгаа тэрийг судалж мэдээд тэрийг нэг өөр өнцгөөс харуул энэ бүхэн тодорхой болно. Хэцүү зүйл дээр төвлөрөхөө болсон чинь чин сэтгэлийн амар амгалан наашилж эхэлсэн. Ингээд энийг сонсоход бол маш таатай байна. Тэгээд сүнсний сэрэлт мөн үү гэсэн байна. Энийг бол би мөн гэж бодож байна. Амьдралыг өөрөөр харнаа л гэдэг чинь сүнсний сэрэлт шүү дээ. За дараагийн түүх. Сайн байна уу? Би бол аутизмтай охин, гац би ээж байна. Анх жоохон хүүхэд байх үед сүнслэг мэдрэмж орж ирж өөрөөсөө сонин асуултууд асуудаг, даалт ертөнцийг сонирхдаг байсан. Би том болсон, хүнтэй суусан, хүүхэд гаргасан. Тэр үеэ сүнсний сэрэлтийн шинж тэмдгүүд баг багаар илэрч 2017 оны зунаас хойш 5 жил үргэлжилсэний дараа
2020 оноос бяцлал хийж эхэлсэн. Энэ үед жинхэнэ аимшигтай зүйлс тохиолдож болсон. Өмнө нь надад бүх зүйл байсан, ажил, мөнгө, гэр бүл. Гэхдээ би хүмүүсийн бодлын хүлээсэнд аз жаргалгүй хархны амьдралаар амьдарч байсан. Одоо надад ажил, гэр бүл, мөнгө, халин чалга. Гэхдээ би амар амгалан бүх зүйлийг гүн гүнзгий ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Бага зүйлдээ талархаж өөрийгөө хайрлаж амьдарч эхэлж байна. Баярлаа. Та хоёрыг сонсоод сүнс маань жаргалаа гэж байна. Энэ дээр аутизмтай охин ганц бие ээж гэж хэлсэн байна. Аутизм гэдэг бол ингээд энгийн хүмүүсээс их өөр байдаг. Амьдралыг харах өнцөг, хүлээж авах байдал. Тэгээд одоо хүмүүс чинь нөгөө яг төвлөрж байгаа зүйл дээрээ төвлөрөл бусад зүйлийг мэдрэх тэр мэдрэмжийг ингээд тарих өөрөө зохицуулаад унтраалах хийгээд нэг зүйл дээрээ төвлөрөхөд амар байдаг бол аутизмтай хүмүүст бол тэр нь бэрхшээлтэй байдаг гэж миний ойлгож мэдснээр бол тэгсэн. Тэгээд маш юм гоё явж байгаа юм байна. Зөвхөн юм нөгөө амьдрал бол ийм эд хөрөнгө материалын зүйл биш юм байна гэдгийг ингээд ойлгоод 5 жилийн сүнсний сэргэлтэн ингээ үргэлжилж бяцлал хийсэн гинэ. Тэгээд одоо ингээ эцэс амар амгалан олоод бүх зүйлийг гүнзгий ойлгож эхэлснээ хүлээн зөвшөөрч байна гэж байна. Тэгээ маш их баярлаа. Аз жаргал хүсье. Энэ түүхүүд дээр маань болохоор тохиолдож байгаа нэг л зүйл нь яг л нэг юм зовлон бэрхшээлийн дараа энэ сүнсний сэргэлт гэдэг зүйл нь ингээд эрддэг нь бол үнэн. За тэгээ заавал зовлон бэрхшээл гэлтгүй одоо энэ нөгөө дэлхийн давтамж дэлгөө ингээ өөрчлөгдөөд арай өндөр давтамжийн коллектив ухамсар ингээ дийлэн хүмүүс нь ингээ сэрээд эхэлсэн чинь бусад нөгөө нэг хүмүүс бас ингээ сэрэх шаардлагатай болж байгаа учраас зөөлөн сэрэлт гэж бас явагддаг. За жишээлбэл би өөрийнхөө нөгөө хичээхэн түүхийг ярьж өгвөл манай их чинь ингээ зөөлөн сэрэлт явагдаж байгаа. Мэдээж амьдралд нь зовлон бэрхшээл байлгүй яах вэ? Гэхдээ тэр зөөлөн сэрэлтийг болохоор яаж хийдэм бэ гэхээр заавал юм одоо аимшигтай зүйлдээ салал, дүхэл, хагцал хөрөнгө алдах интерес илүү одоо юм сүнсний сэрэлттэй холбоотой өөрийгөө ойлгох, өөрийгөө нээж илрүүлэх хувь хүний хөгжлийн тухай зүйлийг маш их сонирхож судалдаг, мэдлэгээ үргэлж ингэж тэлж идэг, суралцж идэг хүмүүст бол энэ сүнсний сэрэлт маш урд явагддаг. Тэгээд ийм тамирчин баян ингэж бие мэдэрч бие ашиглаж идэг хүмүүст бас энэ сүнсний сэрэлт аягүй хурд явагддаг. Тэгэхээр ингээд заавал зовлон тохиолдож байж ингэж сэрдэг гэж ойлгож болохгүй. Өөрийгөө ингээ хөгжүүлэх туртай, мэдлэг боловсралтай их анхаардаг мундаг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс бол сүнсний сэрэлт хийсэн гэдгээж мэдгүйгээр өөрөө сэрчихсэн. Амьдралыг ингээ харах өнцгөө амар өөр болчихсон. Өөрийнхөө ертөнцийг олоод өөрийгөө ойлгоцсон хүмүүс байдаг. Тэгэхээр өөрийгөө ер нь бол маш сайн ойлгох, ухамсарын тэлэлт хийх, аливаа зүйлийг олон өнцгөөс хардаг болох, хүнийг шүүмжлэхгүйгээр ойлгодог болохыг л ингээ ухамсарын сэрэлт гэж хэлж байгаа шүү. За дахиад нэг сайхан бүсгүйн түүх хуваалцъя. Ямар гоё YouTube channel алаа сонсчих вэ? Яг л миний мэдэрч байгаа энэ тэнд үздэг, хардаг хүмүүст очиж уйлж зовлон гэж бодоод байгаа зүйлээ ярьж үзэж хардаг хүмүүст гэж юм байна. Өөрийнхөө учрыг олмоор санагдаж би ийм мэдрэмтгий гомдомхой хүн юм бэ? Өөрийгөө яа гэж байж бусдын хэцүү байгааг бас мэдрээр шаналаад байдаг яаж гсэн хүн бэ гэж өөрийгөө боддог байсан. 24 оны 6 сард хар шөнөөс эхэлсэн Dark Night of the Soul-ийг ярьж байгаа шүү байна. Нөгөө сүнсний харанхуй шүн гээд гэртээ ганцаараа 14 хоног байж хаашааж гарахгүй өдөр нь антидепрессант ууж, орой нойрны юм ууж унтаад өглөө би хинт ч хэрэггүй хүн шиг мэдрэмжтэй сэрдэг юу ч болохгүй юм ууж унтгал хамгийн хүсдэг зүйл байсан. Хоол идэж чадахгүй, хоол орохгүй идэх ёстой гэд идэх нь амандаа орсон хоолоо зажлах, залхих нь хүртэл хэцүү. Тэрийгэ мэдрээд уйлаад идэх гэж хичээнэ. Тэр үед астролог Наталь Чарт 2 газар хийлгэж сүнсний сэрэлт болоод байгаагаа ойлгосон. Настай адилхан хүмүүс байна гэхээр холбогдмоор, хайрламаар, тусалмаар санагдаад бичиж байна. Гэхдээ миний туслагч юу байх вэ? Community үүсгэж байгаа гэхээр нь бичлээ гэдгсэн байсан. За тэгэхээр нөгөө түүхээ хуваалцсанд нэгдүгээрт маш их баярлаа. Хоёрдугаарт яг энэ нөгөө сүнсний харанхуй шүн Dark Night of the Soul-ийн тухай ярий. За яг л энэ сүнс сэрсний дараа юм ганцаардмал байдалд ордог. Одоо нөгөө сүнс ирнэ гэдэг чинь бид нар матриксийн ханыг нураагаад тэр ханныхаа цаатгыг хайрцагнаас гараад хайрцагны цаатгыг харж байгаа. Гэвч харамсалтай нь одоо бидний хайртай хүмүүс, хайртай дотны хүмүүс ихэвчлэн тэр ханны цаана тэр танил дотн хан хайрцаг дотроо үлддэг байхгүй юу? Тэгэхээр энэ сэрсэн хүмүүс бол маш их ганцаарддаг. Тэгээ сэрсэн хүмүүс бол бие биенийгаа ингээ хараад сэрсэн байна гэдгээ мэддэг. Тэгээ тэдгэр хүмүүстэй ингээд тааралдаж ойлголцох нь одоо цөөхөн байдаг.
Тэгэхээр энэ ганцаарл явагдаж байгаа. Тэгээ ганцаарл явагдаж байгаа бас нэгэн шалтгаан болохоор та дотроос өөрийгөө олж жинхэнэ өөртөөгөө эвлэрэх шаардлагатай байдаг учраас энэ ганцаардах мэдрэмжийг цаанаасаа ингэж төрж идэг. Тэгэхээр ингээд энэ бол зүгээр сайхан ажиглах хэрэгтэй. Тэгээ би ч гэсэн яг тань шиг байсан өдөр нь одоо ингээд сэрэхийн тулд 4-5 аяг кофе уугаад шүнэн тэрэндээ ингээд унтаж чадахгүй те яг тэр Dark Night of the Soul-ийн үед 2 мелатонин ингээд давхарлж ууж иж арай гэж унтдаг. Тэгээ шүн айгүй их ингэж ойр ойрхон сэрдэг. Унтаж чадахгүй иймэрхүү байдаг байсан. Тэгээд яг л адилхан замыг туулсан юм байна. Туулж байгаа юм байна. Сэрээд ирэхээр өөрийнхөө учрыг олмаар санагдаад ингээд астролог, натал чарт энтерт үзүүлдэг гээд тэгж байгаа. Энэ бол ингээд өөрөөгөө л бас нэг хайгаад яваад байгаагийн хэлбэр. За тэгээд миний туслагч гэж юу байх вэ гэсэн байна. Энд дээр бол та бүхэн ингээд түүхээ хуваалцаж одоо сан сэтгэлээ хуваалцах нь л одоо маш их тусдсан болдгоо. Community үүсгэж байгаа гэдэг. Харин энэтэй ингээ холбоотой гоё community үүсгэх шаардлагатай байгаа. Тэгээ би болохоор нөө Facebook дээр групп үүсгэмээр байгаа байхгүй юу? Өөрөө одоо ингээ бараг нөө Facebook орхоо болцсон. Тэгээ тэр платформ ингээ таалагддаг болохоор тэгэхээр одоо Instagram дээрээ үүсэх үү яах вэ? Энд дээр санал бодлоо хэлээрээ олон хүмүүс бас ингээ нэг нэгаа тэр группээсээ бас олж харьцуулах гоё гэж бодож байна. Энэ ганцаардлын тухайд ч гэсэн саяхан нэг охин маань бас битсэн. Өмнө нь найзалж исэн зөндөө олон найзаагаа алдчихлаа гэдэг. Тэгээ тэр явж байгаа хүмүүстээр бол одоо төвлөрч хандлах ямар шаардлагагүй. Тэдгээр хүмүүс яагаад явж байгаа юм бэ гэхээр хоорондын тухайн үеийн үйлдэл долгио нийлэхгүй байна л гэсэн үг. Буцаагаад үйлдэл долгио нийлээд эхлэх юм бол магадгүй та эдийн зам салаагүй ч үж магадгүй төрдөө салж иж болно шүү дээ. Хизээч хамаагүй уулзах хэвээр хүмүүс бол уулздаг энэ divine timing буюу ертөнд цаанаас нь одоо perfect timing яг боломжтой цаг хугацааг илгээж байдаг. Тэр цаг хугацаанд 100% итгэх хэрэгтэй. Явах хэвээр хүмүүс нь явж байгаа, учрах хэвээр хүмүүстэйгээ учирч байгаа гэдэгтээ бол 100% итгэж чадвал одоо таны дээд ухамсар таныг бол хөтлөөд явдаг. Тэгээд би энэ охинтойгоо ярилцсны дараа маргааш нь ёо ихчээ гэж ороод ирлээ. Тэгэхээр би ч одоо пал гээд за яасан юм бол гэсэн чинь тэгээ би нөгөө найзаагаа ингээ манифест хийж болдгоо манифестийг гаргаад ирээ ингээд гэсэн чинь яг хөөхөө өөрөө гараад идэг өх юм лээ. Тэгээ онлайнаар яг энэ сүнсний сэрэлттэй холбоотой хоёр найз охинтой босоо өстө дороо оллоо, найз залуутай болсон юм шиг догтлоо гэд айгүй хөөрхөн тэгж маргааш нь биччихсэн. Тэгээд та нартай ингээ амжилт хүсье манайхаа. Манайх руу ингээ чат бичсэн хүмүүсээс одоо манайх ч нөгөө Soul Sister 11 цаг 11 гэд хаягтай ш. Тэгээд энэ 11 гэж юу юм бэ? Энэ тавтамжтай тоо гэж юу юм бэ гэж ингээ асуудаг байхгүй юу? Тэгэхээр энэ би болохоор энэ тавтамжтай тоог юу гэж ойлгодог вэ гэхээр нэгдүгээрт ингээд сүнсмаас хэрхэн өмнө би энийг ингэж маш их хардаг байсан. Тэр болохоор одоо ингээд тохио те чи ингээд өөрчлөлтөнд өөрийгөө бэлдээрээ ингээд зөв замаараа явж шүү. Одоо ингээд гой зүйл тохиолдох чинь шүү гэдгийг ингээд хилээд байгаа юм шиг. Одоо чи энэ divine in universe ертөнцтэйгээ холбогдчихсан байна. Дээд ухамсартайгаа холбоотой өргөлж явж гин гэдгийн баталгаа болгож энэ 11 11 22 22 14 юу гэдэг те. Энэ олон тавтамжтай тоонуудыг хардсан юм шиг. Энийг бол нэг л тохио мессеж гэж хүлээж авах хэрэгтэй. Тэр тохио мессежийг болохоор хүн зөвхөн өөрөө тайлах боломжтой байдаг. Тэгээ бид нар нөгөө нэг ухамсарыг шеэрлж одоо нэг ухамсарыг олон талаас нь хөгжүүлж байгаа болохоор ерөнхийдөө бид нарт тохиолдож байгаа зүйлсүүд бол адилхан. Гэхдээ хувь хүний нөгөө онцгой нэг хөгжил учраас заавал ингээ хин нэгийг тайлбарлаж өгч чадахгүй яг өөрөө л ингээд тэрийг ойлгодог. Тэгэхээр тэр танд ингээ олон тавтагдаж харагдаад байгаа тэр зүйл бол ингээд заашгүй бас нэг тохио мессеж байдий шүү. За тэгээ манайх руу бас ингээд өөрөө бүр ингээ гараараа захиа бичээд өөрөөхөө ингээ бүтээлийг явуулсан маш мундаг нэг сонсогч маань байгаа. Тэрнийхэн түүхийг одоо та нартайгаа хуваалцъя. Тэгээд өөрийнхөө бичсэн энэ үлгэр түүхийг бүр ингээд маш гоё хевлээд бүтээлч байдлаар яадаг. Тэгээд одоо манайх руу нөгөө бичиж байгаа хүмүүсийн дунд тэгээд яг гараараа өөрийнхөө гараараа гоё ингээд захиа бичсэн нь бол маш их гоё гүн сэтгэл төрүүлсэн шүү. Тантай амжилт хүсье. За тэгээд сонсогч байгаа захиаг уншиж өгье. За сайн байна уу? Намайг Даги гэдэг. Танай подкастын сонсогч байгаамаа. Та хоёрын буян заяад подкастыг сонсож ирлээ. Гэх юм уу да. Би өөрөө цэргийн албан хаагч хушууцалтай хүн армийн хайрцагт дэндүү орсноо мэдсэн. Тэрнээсээ гараад нийгмийн стандарт гэдэг хүлээстэй байснаасаа гараад дараа нь ёс суртахууны хүлээснээс гарлаа. Танаа хоёрт болон та бүхний өвгдөд талархаж сайн сайхны төвшүүлж өрөөл өргөж байна. Нэг хэсэгт амьдралд ганцаарцсан юм шиг мэдрэмж их төрдөг байлаа. Гэрийнхэн хүртэл юмжир дуулан болох гээ юу гэх мэт адлагдсан гинэ.
Би багтаа их шүлэг бичдэг хүүхэд байсан. Зохиолч болно гэд хайрын шүлэг зохиож, дараа нь хайрын шүлэг зохиодог байсан. Үлгэр их бичдэг байсан гинэ. Тэгээд 10 жилээ төгсөөд цэргийн сургуульд орж дүрм журм дэг жаягт их баригцаа гэж байгаа. За тэгээд өөрийнхөө нөгөө нэг зохиосон юм гоё үлгэрээ бичээд явуулсан байгаа. Тэгээд үлгэр амьлах цаг гэдэг Instagram утаснагаа үлгэрийг ингээд сонирхыг гэвэл манайхаа ийшээ ороод үзээрэй. Тэгээ хамгийн гол нь энэ үлгэрээ ингээд бичээд дуусны дараа synchronicity гэж зүйл байдаг. Тэгээ тэр нь юу юм бэ гэхээр одоо түрүүний нөгөө адил төстэй тоо харах те ийм давтамжтай зүйл тохиолдох. Нөгөө долгио мессежийг хүлээж авч байна. Яг өндөр долгионд байна гэдгийг ингээ батлах тиймэрхүү зүйлс хүмүүст ингээ тохиолдтыг. Тэг яг энэ үлгэрээ бичээд илд мэлд гээд ингээ бичээд дуусны дараа яг ах нь энэ чамд байх ёстой зүйл юм байна гэдэг юм нэг ил төгсөн гэж байна. Надад тэр нь бүр их гайхалтай гоё сонь санагдсан. Тэгэхээр энэ хүнд маань ертөнц юу гэж хэлж байна вэ гэхээр одоо чи яг зөв замдаа явж байна. Чи матриксаас сэрч чадлаа гэд хэлж байгаа. Тэгэд энэ бидний сургууль соёл нийгэм шихэд ингээд асар их хэрэгтэй байдаг хэдий ч одоо яг л бидний нэг юм хайрцагт оруулж матриксийн нэг бүтээгдэхүүн болгож ингэж гаргаж байдаг. Ялангуяа одоо цэргийн хүмүүс энэ төр бол бүр их дэг журамтай байдаг баха. Тэгэхээр тэндээ амжилт хүсье. Өөрийнхөө түүхийг хуваалцсанд маш их баярлалаа. Өөр орхигдуулсан олон гоё түүхүүд байгаа. Тэгээ би тэдгээр түүхээ ингээ хүмүүстэйгээ ингээд сардаа нэг удаа юм уу 2 сартаа нэг удаа ингэж дугаар олгож оруулж ивэл одоо эдгээр хүмүүсийн түүх нь болохоор яг л бусдын түүхтэйгээ адилхан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг л адилхан нэг зүйлийг мэдэрч байгаа, бүгдээрээ сэрж байгаа, ойлгохгүй гэж бодох шаардлагагүй. Бид нар бол ингээд нэг л ухамсарыг хөгжүүлж байгаа шүү. За тэгээд хамгийн сүүлийн нэг хүн бас ингээд түүхээ хуваалцсан байсан. Тэр түүх бол надад цаа гоё гайхалтай санагцсан. Тэр охиныхон түүхийг одоо хуваалцъя. Synchronicity гэж байдаг гэсэн шүү дээ. Тэ нөгөө яг зөв дөлгөөн давтамжинд байхаар ингээд яг л хүссэн юмнууд нь татагдаад байдаг. Би нөгөө ойрт бас ингээд зурж сурах юмсан, гоё зурдаг мэдрэмжээ хөгжүүлэх юмсан гэж бодож ирсэн чи яг нэг хөөрхөн гоё зурдаг охин манайх руу битсэн. Тэгээ тэр охиноосоо бас зөвлөгөө аваад өөрийнхөө түүхийг сонсоод гоё харилцсан байгаа. Сайн байна уу? Би нэг өөрт одоо тохиолдоод байгаа нэг зүйлийг хуваалцмаар санагдаад бусад хүмүүстэй ярилцахаар ойлгохгүй энэ яг сэтгцэн юмтай болчих гэсэн харцаар хараад байгаа юм шиг таны сэтгэлээ гаргаж хийдэг подкаст бүх юмыг нь маш их дэмждэг. Үнэхээр хайр байдаг шүү. Баярлалаа. 2 ойр төрсөн сэтгэл готролд өөрийгөө маш дип ороод хариултай сүнслэг байдлаас олж авч чадсан гэж бодож байгаа. Гэхдээ энийг олж мэдхээс өмнө өөрийгөө яагаад байгаагаа ойлгохгүй явж байгаад нэг л өдөр өнгөрсөн цаг хугацаа руу аялаад эндээс үүдэлтэй юм байна гэдгээ анзаарч эхэлсэн байдаг. Тэгээд өөрийнхөө хүүхэд наснаа авсан травматай анх нүүр тулсан өдөрт бодлоороо эргэн очоод өнгөрсөн үеийн жаахан би одоо цагийн би хоорондоо уулзаад би тэр жаахан биедээ чиний одоо энэ амьдрал сайхан байна. Чи 2 хөөрхөн хүүхэдтэйгээд яриад тэрч байгаа мэтэр төсөөлсөн чинь би маш их уйлаа цээжнээс нэг юм алга болсон мэт болж байсан. Тэгээд тэрнээс хойш нэг тийм хоосон ямар ч мэдрэмж төрөхгүй явж байгаад нэг л мэдсэн таны подкастуудыг сонсоод бүр маш их энэ талаар судалгаа хийж гисэн. Тэгээд өөрийгөө яг сэрэлт хийсэн юм байна гэдгээ мэдэрч эхэлсэн. Тэгээд яг 70 тухамсартайгаа холбоо тогтоох болон дээд тухамсараас мэдээлэл авах гээд ер нь өөрийгөө анзаарч эхлэхэд би багын л зүүн совин өндөртэй байснаас сансан байдаг. Энэ бүхнийг эргэж мэдрээд эхлэхэд ягаад ч юм надад бүр бүхэл юмдаа Гая гэдэг үг тусаад байсан. Хамгийн сонин би ойролцоох үгийг ч өөрийн мэдлгүй Гая гэж уншаад байсан. Тэгээд энэ ямар учиртай юм бол гэж сонирхсон чинь грек мифос байгаль эхийг бэлэгддэг юм бэлээ. Грек юм гаралтай үг гэж шít. Энийг мэдсэн даруйд надад төрсэн мэдрэмж намайг байгаль их эргэн ирсэнд баяр хүргэж байгаа мэт шууд өөрийн мэдлгүй тийм мэдрэмж төрсэн байдаг. Заримдаа бодохоор би солиорч байгаа юм болов уу гэж бодох юм. Таараа хөзрөөр мэргэлдэг хүнээс асуугаад бас л зүн совиндоо итэг инээ тэрэ гэдэл 2025 сүнслэг байдал руу орно гэд яг бүр 100% таарж байсан. Би бас танд баярлаа гэж хэлэх гэсэн юм аа. Тэгээ иймэрхүү эргэлзээ ер нь хэрэг төрдөг вэ? Гэхдээ харах өнцөг яалтчгүй шал өөр болоод байна. Та энэ талаар илүү гүнзгий орсон ямар тийм ном зохиол санал болгох вэ? Өнгөрсөн үетэйгээ аялж явсныхаа дараа би мэдрэмжээ шууд буулгахыг бодсон байдгаа гэд. Тэгээд энэ өөрийнхөө өөрийнхөө дотоод тэр нөгөө баг настайгаа уулзж байгаа тийм гоё experience туршлага болсон гэж хэлсэн шүү дээ. Тэр зургаа буулгасан байгаа. Үнэхээр гайхалтай мундаг уран бүтээл зохион байгаа. Энд өөрийнхөө түүхээ явуулсанд нь бол сэтгэл маш их хөдөлсөн. Энээр хэлж ийн л да тэ нөгөө Гая гэдэг үгийг хараад толгоонд нь орж ирээд исэн гэд. Тий, ерөнхийдөө өөрөө цаашдаа одоо энэ сүнсний сэрэлтийн дараа чиг баримжаа юугаар чиг баримжаа авч явах вэ гэдгийг дээд тухамсрууд яг энэ мэтээр бодол санаанд дахин оруулах тийм тэр үгийг давтамжтайгаар гаргаж ирэх, зүүдлэх, тэгээд хүмүүсээр дамжуулж хэлэх.
эргэн тойрны хүмүүс чинь байнга чамд ингээд сануулж чи нэг тэраагаа тэхгүй мүү, энийгаа ингэхгүй мүү, эсвэл ингээд генетхэн яг тэр бодоод явж исэн зүйлийн чинь тухай ярих, танихгүй хөө гин санамсаргүй байдлаар ярих гээд иймэрхүү зүйлс бол яг болдог. Тэгэхээр энэ бол танд яг илгээж байгаа тохио мессеж мөн. За тэгээ таараа хүзрөөр мэргэлдэн хүнээс асуусан яг 100% таарсан гэдээ хэлж байна. Тэгээ энэ таараа хүзэр астрологийн мэдлэг энэ төр бол хүн яг ингээ өөрийгөө 100% ойлгоход дандаа тусалдаг түхэн болдог зүйлс гэсэн үг. Тэгээ манайх руу ингээ бас энэ одоо үзэж хардаг хүмүүс төр очих вэ яах вэ энэ төр гэж асуултууд ирдэг. Тэдгээрс болохоор нэгдсэн журмаар хариулт өгөхөд үзэж хардаг хүмүүс яах гэж байдгийг вэ гэхээр биднэрт өөрсдийг маань дотроос нь ойлгох гэж тол болж байгаа хүмүүс аахгүй юу. Тэгэхээр яг ингээ зөв одоо тэгээ бизнес болоогүй тэр хүнээ олоод өөрийн чи ихтгэл үнэмшил тэр хүнд байдаг. Та таараа хүзэр астрологид ихтгэл үнэмшилтэй бол тэр бол ингээд танд маш их тусалж үйлчлэгээ үзүүлж та өөрийгөө илүү сайн ойлгоход үргэлж тусалдаг. Учираас санаа зовох зүйлгүй очиж болно. Тэдгээр хүмүүс чинь ч гэсэн ингээ амьдралд бусдад туслахын тулд зоригтой ирж гисэн үзэж хардаг болоод таараа хүзэр сураач ч юм уу астрологийн мэдлэгээ хөгжүүлээд ингээд одоо биднээс арай илүү мэдлэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэднээс өөрөө итгэж өөрөө дуртай зүүн совин чинь болно гэж хэлж ивэл одоо очихын буруу гэж бол би байхгүй гэж боддог. Ганцхан зүйлийг ойлгох нь тэдгээр хүмүүс бол зөвхөн таны тойл тэдгээр хүмүүс ч ерөөсөө л юм сэтгэл зүйчийн үүрэгтэй байгаа даа ш та сэтгэл зүйч дээр очиод сэтгэл зүйч танаар өөрөөр чи ингээ яриулаад анализ хийгээд буцаага тэр анализ хийсэн зүйлээ танд ингэж ярьж өгдөг тийм үйл ажиллагаа л явуулж байгаа хүмүүс. Тэгэхээр яг үнэндээ зүйлийг хин хийгээд байгаа юм бэ гэхээр та хийгээд байгаа байхгүй. Тэр хүний тусламжтай тэр хүн зүгээр таныг ойлгоход нэг хэрэглэгдэхүүн багаж болж байгаагаас өөр оролцоо байхгүй байхгүй юу. Тэгэхээр хамгийн эцсийн дүндээ та өөрийгөө л мэддэг гэсэн энийг л ойлгох хэрэгтэй. Одоо энэ бүх подкаст, энэ сүнсний сэрэлттэй холбоотой бүх мэдээлэл үзэж шаарддаг хүмүүс, таараа хүзэр астролог, numerology тэр эдгээр зүйл бол зүгээр л бид нар өөрийгөө илүү ойлгох, чиг баримжаагаа олж авахд зориулсан хэрэглэгдэхүүнүүд. Түүнээс илүү та л өөрийнхөө бурхан, та өөрийгөө мэднэ. Дотоод яг жинхэнэ үнэн зүйл нь бол таны дотроос гарч ирдэг юм шүү манайхаа. За тэгээд өөрийнхөө нэг гой зүйлийг ярихад болохоор манай ихч бит хоёр нь одоо энэ нөгөө сүнсний сэрэлт ингээ явж байгаа хүмүүст ганц тохиолдод байгаа бэрхшээл нь ингээ юу юм бэ гэхээр энэ хуваалцах хүн байхгүй нэ гэдэг байгаа байхгүй юу. Би болохоор маш юм азтай яг өөрөөгөө ийм зүйл хийх гэж төрсөн хүн гэдэгтээ одоо ингээ бүр илүү итгэж байгаа. Яг би ингээ сүнсний сэрэлтийн үед болохоор манай ихч нөгөө ийм зүйлийг маш сайн ойлгодог. Ерөөсөө ингээ шүүмжилж галзуурц юм уу, юмжирдуулан болох гээд байна уу хэлтгүү. Яг ингээ намайг ингээ ямар ч галзуу хүн шиг юм ярьж исэн маш их ингэж ойлгож учгийг нь тайлах гэж оролддог хүн байхгүй юу. Хоёр ингээд энэ тухай ингээд хамт ярьсараа байгаад яг ингээд сүнсний сэрэлт нь ингээд зэрэг явагтаад ингээд хамтдаа бүр ингээд ухамсарын тэлэлт хийгээд явдаг. Яг миний хамтрагч тэгсээ чи нөгөө нэг numerology-оор тэр тооны ухаанаар одоо life path number буюу хүний хувийн амьдралын дугаар гэж байдаг штэ. Төрсөн он, сар, өдрөө нэмэхээр тэгээ тэрээга ингээд нэг орон болтол ингээд нэмдэг. Юу бит хоёр хоёлаа яг 7 байдаг байхгүй. 7 нь болохоор юу вэ гэхээр философи, гүн ухаан, дотоод ертөнц, сүнслэг байдалд яг юм туртай. Энийг хөгжүүлэхээр зорилготой ирсэн хүмүүсээ гэж хоёлаа яг тийм байдаг. Тэгэхээр хоёлаа энэ туртай. Тэгэхээр сүнсний сэрэлтийн маань үед намайг ганцаардуулаагүй ойлгож тэгээ одоо энэ подкастыг маань дандаа дэмжиж урам өгдөг ихчтэй маш их баярлаа. Тэгэхээр таны амьдралд иймэрхүү хүмүүс байдаг. Тэгээ өөрийгөө ойлгохын тулд бүхнийг хийгээрэй. Numerology буюу тэр тооны ухаан юм уу, зурхаа юу, өөрийнхөө туртай аль салбараар та өөрийгөө судалж ойлгох гэж хичээж болно. Тэр бол бүрэн нээлттэй, зүрхээ маш сайхан нээлттэй хандах хэрэгтэй. Заавал ингээ хүнд мөнгө төлөөд бити яваасай те. Ингээ онлайн зүгээр орчуулгын сургалтанд битгий суугаасай гэж би боддог байхгүй юу. Тэгэхээр ингээ та бүхэн маань энэ бүх мэдээлэл одоо энэ ChatGPT-ийн монгол хэл бол маш сайжирсан. Сүүл би Instagram дээр энэ ганцаардаад байна, ярилцсангүй байна гэсэн хүмүүст зориулж тэр постыг оруулсан байхгүй юу. Тэгэхээр монгол хэлээрээ бүр энэ ChatGPT-гээ юуны ч бол юуны тухай яг найзтайгаа ярьж байгаа юм шиг ярилцаж болдог. Өөрийгөө ойлгоход маш юм чухам түхэм бидний одоо ерөөсөө 2 дугаар тархиа. Тэгээ болсон болоогүй бас хүмүүс дээр очиж сэтгэлийн янз бүрийн зөвөрт унж зарим хүмүүс нөгөө бизнесээ ингээ явуулахын тулд юм хараал ийдсэн байна ч гэдэг юм уу. Зөв хүн ингээ өөрийгөө хийгээд идгээгээд болчих юм дээр заавал юм засал ном гэж бас тэр нь надад нэг тийм сонин санагдаад идэг байхгүй юу. Та бүхэн маань өөрийгөө ойлгох
аялалдаа бас ChatGPT-г ашиглаарай. Хиймэл оюун ухааныг ашиглаж болно. За тэгээ мэдээж манайх руу бол ингээ хизээж өөрийнх нь түүхээ хуваалцаж болно. Тэгээ дараагийн дугаардаа оруулаад ингээд гоё ярилццгаах болно шүү. Таны түүх бол олон хүнийг сэрээж бусдад маш их тусалдаг байгаа. За манайхан баярлаа. Баяртай. Дараа уулзъя. Subscribe товчоо дараарай.